За сайн байцгаана уу? Globus podcast-ыг сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай энэ дугаарт маань сайхан саруул гэдэг охин оролцож байгаа. Тэгээд сайхан саруул гэхээр айгуул овгнөгөө бодчихно хүмүүс тий. Ийм залуухан сайхан охин орж байгаа. Тэгээд манай саруул өөрийгөө манай сонсогчдод танилцуулж байгаа. За намайг их саруул гэдэг. Тэгээд би In Her Shoes гэдэг Facebook дээр байдаг блогийг хөтэлдэг. Тэгээд одоо бол Австрали улсад амьдардаг. Тийм. Хэр удаж байна? Саруулаа. 6 жил гаруй амьдарч байна. Сурдаг бас. За 6 жил болж ин гэхээр нэлээ сайхан ухууч хүрх юм байна саруулаа. Тэг өнөөдрийнхөө бас хөтлөгчөд танилцуулж байна. Манай өнөөдрийн дугаарыг Амраад Сэндээр хөтлж байгаа. Саруулаа одоо ас холын Австри улс руу анх удаага ирсэн үү? Өмнө нь ирсэн байсан уу? Аяллаа журмаар ч юм уу? Анх удаага ирсэн үү? Анх удаага ирсэн тий. Ирээд таалагдсан. Яг өндөө л таалагдаагүй. Би нөгөө урд нь бакалавраараа хятад судлалаар сурсан юм. Тэгээд тэр үедээ бас хятад метод руу зуныхаа амралтаар тэр яваад Аусланд семестр гэдэг шүү дээ. Одоо нөгөө юу гэмтээд нэг семестр ингээд тийм юм хамаар ингээд хятад энтерт явж исэн болохоор надад ингээд цогор гэсэн үг тийм уучлаарай монгол сонсогчтой Австрали гэдэг германаар хэлжтэй. Тийм нөгөө нэг хятад энтерт явж исэн болохоор би яг хятадын оюутны амьдрал энтрийг яг ямар хэдийн мэднэ. Тэгээ ер нь оюутны амьдрал гэж арай өөр гоё яг тентхих шиг юм гоё буужгинсан тийм гэж ер нь төсөөлж исэн чинь айгу тийм байгаагүй. Тэгээд жоохон уйтгартай ер нь айгу би даасан ганцаарсан бол тийм л оюутан байт юм билээ. Байт юм билээ гэж тэгж ирчээд одоо тийм байт юм гэж бодсон байх. Тэгээ өөрсдөө өнөөдрийг хүртэл одоо 6 жил байж гэнэ үү? Эсвэл чи тэрийг жоохон өөрчилж чадсан уу? Тойрно? Өөрчлөгдөөгүй ах уу. Яг би нөгөө одоо Австрид за ер нь Герман ер нь энэхийн культур ер нь адилхан төстэй байх л да. Хүмүүс нэг тийм амар яг тийм нэлээ найрсаг болно шүү дээ тий. Тэгээд одоо жишээлбэл хятадд байлаа гэж бодох чинь за миний ер нь төсөлж байгаа за хятад бас солонгос одоо Япон гэдэг ингээд иймэрхүү олон оюутнуудтай олон их сургуультай ийм том кампус энтертэй орнууд болохоор гадаадын оюутнууд нь хоорондоо айгүй харилцаа сайтай яг нэг ийм тэр нөгөө кампус дотроо бөөнөрөө цуг амьдардаг энтер байдаг юм шиг байгаа. Тэгээд энд болохоор угаасаа л нөгөө хэлбэр нь тийм биш. Тэгээд бүгд ингээд тусдаа зүгээр яг оюутан гэдэг нэртэй болохоос ч тэгээд тусдаа байж идэг. Тэгээд би яг тэр нь бол одоо зүгээр даслах тэрнээс өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдөөгүй гэхээр эсвэл чи өөрчлөгдөд энэ хүмүүс шиг тэгвэл болцсон болов австрчууд шиг. Нөгөө сайд гэсэн шүү дээ. Яг би нэг ч бас нэг өөрчлөлт мэдээж тодорхой би нөгөө байгаа газартаа тасж байгаа. Тэгээд жоох өөрчлөгдсөн байгаа. Гэтэ нөгөө анх тэгэл ирээл за окей ингээд энэ газар чи юм л юм байна. Одоо тэгээд бас зогсож амьдрахаас аргагүй шүү дээ. Тэгээд л яг тэр лайфстайл нь ороод тэгэл мэдээж хэрэг тэгээд явцдаа мэдээж найзуудтай болоод тэгэл амьдрал өөрчлөгдөж байгаа л да. Гэтэ яг зөв миний төрсөөснөөс ер нь өөр байсан тийм. Гадаад чинь гэхээр бас аюух юмыг нэлийн хүлээлттэй ирдэг шүү дээ бид нар ч юм бас тий. Жохон хүлээлттэй. Тийм нөгөө нэг гоё төсөөлөд ч юм уу. Тий. Тэгээд тухайн үед л яг ингээл айгуу гоё одоо ээж аваасаа бусдаа гарч ийн бараг л одоо ингээд бүх одоо цаг өдрийнхөө бүх цагийг өөртөө зарцуулах тийм боллоо. Янз бүрийн тэгээд жишээлбэл сургууль дээр ингээл янз бүрийн клуб ингээд хамрагдал айгуу идэвхтэй тийм оюутан болно гэж төсөөлж байсан л та. Тэгсэн чинь мэдээч хэрэг тэгээд бодит байдал нэгдэж хэцүү одоо эренгүүтээ герман хэл сурна гэдэг чинь амар нэлээ их сорилт болсон. Одоо хүртэл ер нь бол герман хэлийг яг сураал ингээд явж байна. Одоо сорилтанд нь ороод явж байна. Ер нь айгүй хэцүү хэл тэгээд энэ одоо орныхын хүмүүс ч гэсэн ингээд жоохон хөндөй болохоор одоо герман хэлээр сайн ярьж чадахгүй л жоохон ингээд тэр орчинд ингээд орж марахад бас төвхтэй. Чи герман ярьжсэн үү? Би урд нь ер нь бол Европ руу ерөөсөө ирж байгаагүй. Тэгтээ нөгөө Австрийн одоо фэнээс л та. Ер нь би жоохон урлаг энэ сонирхдаг болохоор айгүй олон гоё музейтэй тийм бараг л ингээл музей шиг л юм хот байдаг. Амар гоё олон одоо нөгөө баримл тий. Хөшөөтэй тийм гоё хот гэдэл мөрөөддөг лээсэн. Тэгээд за ингээд энд ингээд сурж болдог юм байна гэж мэдээл тэгээд ерөөсөө шууд л гарал ирсэн. Австрик. За урлаг туртаа гэд
дуулдаг юм шиг лээ. Би чиний Facebook хуудас руу орж сонирхсан чинь дуулж байсан. Тэгээд их хөөрхөн дуулт юм билээ. Дээрээс нь их адтай охин байна гэж бодсон. Нилээ чөлөөт стилтэй тийм охин надад санагдсан. Нэг юмнаас нь иш татаад асууд ярьчих болох уу? Видеон дээр байсан баха. Ингээд чөлөөтэй дуулаад тэгээд Монголд болохоор би ингээд чөлөөтэй ингээд миний ойлголтоор болохоор Монголд ингээд чиний яаж явж байгааг ингээд хараад янз бүрээр ингээд ярих хүн байдаг болохоор өмсө хувцаж хараад нэг хэлэн чиний дуулж байгаа дууны хоолойг чинь бас нэг зарим хүн таалагдсан зарим хүн таалагдахгүй эсвэл чиний яаж байгаа байдал таалагдахгүй гэд нөх хүмүүс янз янзаар ингээд манайхан жоохон юмыг жоохон шүүж харах гэдэг шүү дээ юм шиг тэрийг жоохон нэг шүмхэнгүй маягийн шүмжилсэн гэж бас хэлж болохгүй маа ерөн зүгээр үний юмыг хэлсэн юм шиг надад санагдсан. Ер нь бас шүмжил юм л да. Шүмжил болно тэгээд жоохон шүмжлүүлж хэлж байгаа ч юм уу тий. Тийм тэрийг би харчаад тэгээд энд бол ингэж болдог ахгүй хин ч яаж болно гэд тэгэхээр нөгөө талдаа бас ингэж жоохон уйдгартай юм шиг нөгөө Монголд айгүйх парти болдог оюутнууд ч бас нэг яг оюутан шиг байж чаддаг штэ тий сурхаад сурдаг хажуугаар нь бас ингэж нөгөө залуу байх гэдгийг айгүй гоё мэдэрдэг штэ мэдрэх боломжтой найзуудаараа ах дүүсэрэг ч юм уу айгүйх баярлдаг идэж уудаг ч гэх юм уу тийм бас нэг аз жаргалтай байх өдрүүд нь бас байдаг гэхдээ нөгөө талаас энд эрхчлөө чинь илүү олгодод байгаа юм шиг яг тэр хүн байгаагаараа байж чаддаг учраас тэрийг илэрхийлж гаргасан уу ямар бодолтой тэрийг тавьж ирсэн бэ? Тийм ер нь миний ингээд одоо ерөнхийдөө тэр блог дээр бичиж байгаа санаа тэр нэг чиглэлээ ингээд дандаа жоохон тиймэрхүү байдаг л да. Одоо би ингээд мэдээж Монголд төрөөд өсөөд тэгэл болсон хойно одоо ингээд гадаад руу амжихаар ирж байгаа шүү дээ. Тэгэхэд мэдээж хэрэг олон амьдралын ингээд өөр хэм маяг руу шинээр орж өөрийгөө тэрэнд ингээд уусгаж зохицох хэрэг гарна. Тэгээд яг би Монголд байхдаа угаасаа жоохон тийм зөрөөд юм юу хөөхтэйсэн л да. Өөрийнхөө тэмцэгч гэх юм уу одоо одоо нэг жоохон ребел гэдэг шүү дээ тийм яхаараа тийч болдгүй ингэх ёсгүй одоо ийм байж болохгүй гэд ингээд аюу хөцөж тэмцэлддэг байсан л да. Ер нь ээж автаагаач тэр сургууль дээрээч тэр хүүхдүүдтэй багштай бүгдэрнтэй. Тэг болгондоо тэгээд дандаа сүулт нь ингээд миний буруу болоод үлдчихсэн байсан байхгүй юу? Ер нь ингээд чи яваасаа ингэж болохгүй, ээж ахаа үдээс ингэж болохгүй, багш ахаа үдээс ингэж болохгүй гэд. Гэтэл ингээд үгүй яагаад гэсэн тэр нөгөө асуулт нь ер нь хариултаа олоогүй ингээд тэмцсэн хэвээрээ байсан. Тэгэл нөгөө ийм хүн эрхчлөөтэй байж болдог. Нөгөө ирэх нь ингээд одоо яатсан гэх юм тий. Ирэхээ ингээд мэдэрсэн ийм газар ирэхэр чи наадаа зав нэр миний зүв байсан юм байна тий. Хүн ингээд ийм хувц өмснийхаа төлөө ч юм уу ингэж хийснийхаа төлөө ч юм уу ингэж алхаж гисгснийхаа төлөө ингэж буруутгагдаж болдоггүй юм байна гэдгийг бүр улам ингэж сайн матгаж ойлгоод миний зүв байсан байна гэж би ойлгоод тэгээд ер нь нөгөө тэр блог дээр бичгтээ хүртэл тийм өөртөө ихтэй болсон. Яагаад ингэж болдоггүй юм ингээд. Гэтэ яг тэр мэдээж хэрэг тэгээд нэг 2 ингээд шал өөр түүхтэй улсуудыг харьцуулаад л энэ тэгж олдоход энэ болдгоо тэнийг яа цаг гэж бас болохгүй л дээ. Зүгээр яг ер нь л байгаа байдал нь тийм. Тэг хүний эрх чөлөөн дээр гурлаа ярьж байгаа шүү дээ тий. Эрх чөлөөг байгаагаараа байж чадах гэдэг дээр ярьж байгаа. Чиний зүгээс жишээлх юм бол манай монголчууд ингээд найз нөхдөж гэсэндээ хоорондоо ярьж болдоггүй нэг сэдв байдаг шүү дээ тий. Нээлттэй ярьж чаддаггүй ч гэх юм уу? Эсвэл ярьж чаддаггүй эсвэл нь ярьж болдоггүй сэдв байдаг. Жишээлбэл хүнд битгий хэлээрээ, цааталтаа битгий хэлээрээ ч гэдэг юм уу? Тэгдэг Монголд тэгдэг зүйл Австрид бүр эсэргээрээ ингээд нээлттэй байдаг ямар сэдв байдаг вэ? За яг одоо тийм сэдв шууд орж ирэхгүй. Надад болохоор нөгөө тал руу нөгөө эсэргээр орж ирээд байгаа нөгөө монголчууд ярьцдаг хэрнээ эдгийнхээ ярьдаггүй тийм юм илүү орж ирээд байна. Болно харьцуулаад байгаа. Ямар сэдв бэ тийм? За би яг одоо нөгөө ингээд шууд бодож чадахгүй. Тэгтээ ямар ч юм би сайхан нэг юм юу үзсэн юм аа. Нөгөө нэг Keks podcast гэдэг дээ шүү дээ. Тэр одоо нөгөө сексийн талаар ярьдаг. Тэгээд зочин оруулаад тэрийг нь ярьдаг гэхэд. Тэгээд тэрэн дээр нэг залуу ингээд би тэр нөгөө нэг гамбууш орсон байгаа юм шүү. Тэгээд тэр хөтлөгч залуу би ингээд striptease клуб ороод тэр эмэгтэйгийн ингээд бүхс рүү налгадаад тэгсэн чинь айгуу дургуутсан юм байлээ тийм ээ гэд тиймэрхүү юм ярихгүй юу. Тэгээ надад жоохон тэрэнд ингээд яана энэ тал юу ярьж байгаа гэж жоохон тэр үедээ бодсон байхгүй. Дараа нь би тэгээ энд дэдэг одоо найзуудтай ингээд одоо тий Австри Герман тэр найзуудтай яа энэ ингээд ийм юм ингээд ярьчлаа ш гэсэн чинь ямар амар хардкор юм бэ хамаагүй ийм экспириенсаа ингээд ярьж болж байгаа мó хамаагүй энэ чаддаг хувийн одоо тэр хүн өөрөө ингээд стрип клуб орсон бол эн чинь нэг тийм тэгээд ах асуудал биш шүү дээ ч юм уу одоо тий тэр нь болохоор жишээлбэл монгол хүмүүст жоохон шин
одоо experience дээр шин нөгөө юм үзсэн гэдэг одоо өнцгөөс харагдаж байгаа. Монгол хүнд болохоор одоо монгол хүмүүст илүү сонирхолтой. Энд болохоор угаасаа баг тэр юм хөгжөөд удцсан баг л ер нь жоохон ноото нөхдүүд баг тийшээ очиндооч гэж боддог болсон ч юм уу тий. Жоохон табу тема буюу одоо ярьж болдоггүй сэдв байдаг шүү дээ энд чинь. Тэрийг аль болох сэмэрхэн тий ерөөсөө мэддэж болохгүй юм гэж тооцогддог. Тий. Одоо энд бол хүн өөрийгөө тийм стриптиз клуб орсон гэдэг ер нь нуужмаар л байгаа байхгүй юу тий. Энд чинь угаасаа тэр стриптиз гэдэг юм чинь хөгжөөд удцсан хүмүүс ер нь ямар хүмүүс тийшээ ордгийг ингээд мэддэг, тэнд юу олдог молдгийг ингээд мэддэг, ойлгодог болцсон учраас тэрийг ингээд жоохон одоо ярихаас ингээд зайлсхийж байгаа байхгүй. Тэгсэн чинь Монгол болохоор би нэр ингээд тийшээ орсон ш. Тэгсэн чинь тэгээд нэгэд одоо ингээд яг шинээр ингээд тэр юм Монголд ирж байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Хэрвээ тэр юм олон жил хөгжөөд, олон жил бүр өшөө олон жил Монголд хөгжөөд тэрлээ ингээл нэг зүгээр одоо за тийш очих уу гэдэг нэг юм нормал нэг амьдралын ингээд нэг сонголтууд нэг нь болчих юм бол тэр зүйлдээ бас ингээд нэг нээлттэй ярддаг юм биш болж магадгүй л тий. Энд эсрэгээрээ бас яг зөв би бас тэрэн дээр баттгаж хэлж байна. Хэрвээ энд одоо хөршчин тийшээ орж байгаад одоо харагдсан бол хөршигөө тийшээ ордгийн бэлээ гэж хүртэл ярьдаггүй шүү дээ. Яг тэр айгу онцгой нөгөө хүний одоо хүсэл одоо сонирхол ямар ч хэсэг ярьдаггүй шүү дээ тий. Ялгаа. Тийм нөгөө хүнээ нөгөө хүндэлж байгаа шүү дээ. Одоо ингэж шүү дээ. Монголд болохоор ингээд өөрийнхөө байж чадна гэдэг чинь жоохон амаргүй шүү дээ. Тэглээгээд би монголчуудаагаа шүүмжлээд монголоо шүүмжлэхэд байгаа юм биш. Гэхдээ бид нар сураагүй л ахгүй. Хүн нэрээ тоогс өдөө гэдгийг айтайхан бэ. Одоо хүн амьтан муу хийлээ шүү, ах トゥ с ч муу хийлээ шүү гэд ингээд өсгсөн шүү дээ тий. Тэгэхээр чинь нэрээ хичээдэг ингээ болдог шүү дээ. Айгу их хүн нэрээ хичээдэг болдог. Зарим нэг цөөхөн хэд маань бас байгаагаараа байж ингээ чадаад байдаг шүү дээ. Жишээлбэл түүний нэг нь ингээд манай саруул байсан юм шиг байна. Тэгэхээр тий саруул одоо ингээд Монголд ээж аав ч юм уу найз нөхдөд чи яагаад тэгтэн чи дандаа л нэг сонин өөр байх юм ч гэдэг юм уу. Ингэж хэлээд чиний буруу болоод байдаг байсан гэд сайн нэг хэлсэн тий өгүүлбэртэй. Тэгж бодоод ингээд наашаа гадагшаа гараад ирсэн чинь эрдсэн хойноо одоо зориглоод өөрийнхөө ингээд пост өөрийнхөө одоо влогийг хөтлөөд ингээд явж байхад Монголд гаргаж ирж тавьж чадаагүй ямар сэдвийг хамгийн түрүүнд ингээд гаргаж тавьж исэн бол тэгээ тэр сэдвээ гаргаж одоо нээлттэй бичиж байхдаа яана гэд гэрийнхнаасаа санаа зовж ч юм уу тийм тохиолдол гарч ирсэн үү хамгийн ихний үед? Зөндөө. Жишээлбэл би яг ер нь би айгу нээлттэй тэгээд одоо нөгөө түрүүний нэг таны асуусан юмнаас чинь ахаад аваад хариулчихсан. Энэ дээр яг таарад байна. Одоо нөгөө хүнч битгий хэлээрээ гэд ярьдаг юм маань энд болохоор зүгээр ярьдаг юм байдаг гэсэн шүү дээ. Тэр шиг одоо жишээлбэл бид нэр ээж аавынхаа нэр хүндийг хүмүүст аль болох сайнаар харуулахыг айгу хичээдэг шүү дээ Монгол хүмүүс. Ээж аавгаа ерөөсөө муу хүн гэж ярьж болохгүй шүү дээ. Намайг одоо надад айгу муухай хандсан, айгу муу ээж байсан ч гэсэн би ээж амуулж болохгүй шүү дээ, тий. Ээж чинь. Энд бол жишээлбэл одоо заавал ингээд тэр хүнд ингээд хариуцлагатай тэр хүнд юм өртөө одоо гэж ээж аваа хардггүй болохоор ээж аавынхаа болоогүй муу зөв хийсэн юм ин шууд манай аавд тэгсэн энэ төр гээд ярьчдаг юм шиг санагдсан. Одоо хэрхэн сонсогчтой манай саруул ингээд далдыг хардаг юм шиг байна. Яг тэгэхээр яг энэ асуултыг би чамаас тавьчихсан байхгүй. Энэ аягүй сайхан яриад өглөө. Яг тэгэхээр энэ аягүй ялгаатай харагддаг. Би яриаг шин тасалчлаа уучлаарай. Нэг жишээ гаргаад би ингээ хэлэхэд ээж ааваасаа гадна ээж аав нь хүүхдээ ингээд муулах тохиолдол байдаг. Анх ирчээ би жоохон цоччихсан. Миний нэг ингээ танилцсан эмээ хүүхдээ ингэсэн байхгүй. Тэр их амиа хичээсэн зантай гэдгсэн чи би бүр нүдмэн орой дээрээ гараад нөгөө манайхан чинь үр хүүхдээ манай хүүхдээ өстө сайн явж байгаа тэр сургуулийг төгсөө. Манай хүүхд тэр машиныг авч унсан. Цаадах чинь байртай болсон гэл нөгөө нэмээд ингээ өөдөн татаад яриад идэв шүү дээ хөрхий. Хүүхдэл үр гэж хөрхий хүүхдэл сайн сайхан явж гин гэж харуулах гэдэг шиг байна да. Энэ нөгөө юуны одоо манай Азийн соёл чинь болохоор нөгөө коллектив соёл Европын чинь болохоор нөгөө индивидуал нөгөө бие даасан соёл энэ төр гэдэг шүү дээ. Тэгэхээр заавал бид нэр ингэж гэр бүлийнхнийгээ өөртөө хамаатуулахгүйгээр одоо хардаг болчихж байгаа байхгүй энэ нөгөө индивидуал газар ирэхээр чинь одоо би тэгээгүй энэ хүнд гисэн эн чинь миний ээж болж одоо биологийн л одоо тийм өгөгдөл болохоос биш энэ хүн ингээ юу хийж байгаа нь одоо надад хамаагүй ч юм уу тий тэгж бодоод энэ юм тийм гэд ингээд өөрөөсөө өөр гадна хүн гэж харж ярьж байгаа нь л одоо тэр юм л та бид нэр болохоор гэр бүл гээл ингээл амар одоо надтай хамаатай миний ээжийн одоо нэр одоо муудвал би одоо бас муу гэсэн үг тэгээд надад бас адилхан муу юм тохиолдсон шиг тийм үү тиймэрхүү соёлтой төсөж байгаа болохоор тэгээд бас Азийн нэг соёлын нэг юу л дээ онцлог юм шиг байгаа түрүүн тэр юу бичээд
галарч исэн би гэсэн шүү дээ. Алрах жаах тий. Яана манай гэрийн яадаг л гэсэн мөртлөө зориглоо тавьсан гэдэг үү? Тий, тэрнэр чи яар нөгөө ээж аваагаа жоохон тэгээд хэлсэн байхгүй юу. Нөгөө намаа ингээл хүүхд тахт баг одоо тэгчих өсгсөн. Угаасаа Монгол ээж аав нар чи ер нь хүүхдэд тэгжил өсгдөг. Тийм болсон учраас монголчууд ингээд сэтгцэн ингээд айгүй хүнд дарамтанд амьдэрдэг ийм тийм гэд ингээд айгүй ер нь айгүй их хвчлэн тэгж өчтдөг. Гэтэ шууд л ингээл яг улаан цэм намааг яг манай ээж тэгээд ингээд гэхгүй л дээ. Тэгээ ерөөхдөө нэгээ өсчдөг байсан. Тэгэл ээж сүултээ эхэндээ айгүй уурж барайл яас муухай юм чи ингээд түмэнд чи ээж байгаа ингэж муулж ахтаа яа димаа энэ төр гэл гомдож ярьж исэн. Сүүл рүүгээ олоор тэгээ бүр тоглоод. Яас нөгөө юм дээр намайг муулаад байж нөө тэр гэж. Айгүй өөр хүлэн зөвшөөрсөн үү? Гэхдээ мэдээч хэрэгжий ээжийн хувийн нарийн нандин юм гаргаад илээ цацаагүй зүгээр ерөөхдөө тиймэрхүү байдаг гэсэн хандлагыг өгүүлж бичдэг байлгүй дээ. Тийм нөгөө санаа нь юу вэ гэхээр бидний одоо энэ том болоод амьдралдаа үүсэж байгаа энэ амьдрал тохиолдоод байгаа асуудлууд бидний амьдралд хандж байгаа хандлага яаж биднийг зовоож байгаа зан ааш машны энэ комплексууд чинь бүгдээрээ ингээд хүүхэд насанд ээж автайгаа яаж харьцсан сургууль дээр яаж дээрлэх үйлсэн ямар багш нь чамд явж хэлээд чамааг ингээд унтраасан ч гэдэм үү тэр болгонтой ингээд холбоотой юм байна гэдгийг би ингээд бодсоор хагаад ойлгоцоо одоо яг намайг өнөөдөр миний гаргаж байгаа яг энэ зан бараг л тэр өдөр намайг тэр тэгснээс л баг болсон байх юм уу баг ингээд хөөсөр хагаад ингээд ойлгочдөг байхгүй юу би зүгээр яг тэгэж таамаглалт юм. Тэгээд яг хуу санаа нь одоо том болтоод агүй хөөрөө өөртөө ингээд зөрчилдөд зовж байгаа хүмүүс байвал одоо хүүхд насаа хараарай. Тэр үед болсон юмнууд чинь ингээд тэгж нөлөөлсөн шүү. Тийм болохоор өөрийнхөө хүүхдүүдийг ч гэсэн дараа нөхцөлтөө бас тэгтих хэрэгтэй юм байлээ шүү. Монголын одоо ер нь энэ хөгжихгүй байна, болохгүй байна гэдэг асуудлууд чинь ингээд деталь руугаа ингээд явсаар агаад ингээд зүгээр нэг ээж аав нь хүүхдтэй нэг хэлсэн үгнээс хүртэл ингээд хамаарад ингээд улс орны ингээд тий хүмүүсийн сэтгцийн одоо менталити хүртэл ингээд нөлөөлдөм байлээ шүү тэр гэсэн тиймэрхүү санаагаар л ер нь бичтий. Чамд нэг юм анзаарчихсан 6 жил болж байна гэхээр бас нэлээд хугацаа тэр дотор хувийн чанартай ч юм уу Австрал гэр бүл найз нөхдөдтэй болсон байх гэж бодож байна. Тэр улсуудаас одоо харж сурах юм бас альч одоо улс гүрэнд байдаг тийм гадны хүн очиод сурах соёл манай Монголд ч байж байгаа энд ч байж байгаа. Надад нэг ийм зүйл германчуудаас авмаар би болж үл ер нь өөр дөрөө эзэмшсэн гэж хэлж болохгүй бах. Ер нь эзэмшхийг их хичээгээд байдаг нэг зүйл байдаг. Хүүхдийн дэргэд одоо хүүхдэд худлаа ярьж болохгүй. За тэгэл хэлчээчдэг нэг айгүй юм жижиг юм шиг мөртлөөсөө ингээл хэлчихэ. За цаадах чинь тэгчихлээ одоо юу гэж хэлэх үү гэд хоорондоо ингээд юмнуудаа зохиогоод тэгээд нөгөө хүндээ худлаа ярьдэн штэ. Одоо тэрхэн нэг мөчөөс нэг юм гарах гал тэр юм айгүй ялгаатай санагддаг. Тийм жижигхэн сонин юм дээр нөгөө худлаа ярьдаггүй. Одоо хүүхдээ хуурдаггүй. Хүүхдээ хажууд одоо ээж аав хоёр худлаа юмаа зохиож ярихаар нөгөө хүүхд маань ингээ хуурж болдог гэдгийг мэдээ сурцсан болохоор бид нар ерөнхийдөө ингээд анх жижигхэн юм дээр айгүй хурдан ингээд худлаа хэлцдэг байсан тий одоо жишээлбэл юу гэдэг чинь найз одоо цагаа барьж чадаагүй байсан бол өө яна уучлаарай би цаг магач тооцоолоогүй одоо ингээд оройчлоо гэж хэлж чадахгүй. Би яг ингээд гаргаж ирсэн чинь манад нэг хүн ирээд энэ төргээд худлаа ирээд нэг хүн жирэг багт чинь ийм харьцуулах нэг юм Австри хүмүүсээс сурах юм байдаг уу? Тий, ер нь яг Австрч гэлтгүй ер нь одоо Америк хүмүүс ч гэсэн тий. Одоо жоохон яг нэг индивидуал энэ соёлтой хүмүүс. Угаасаа нэг хүүхдийг яг ингээд адилхан бас нэг хүн энэ яг арай залуухан байгаа ч гэсэн дэлхий дээр ирээд удааг байгаа ч гэсэн ер нь бол адилхан наадтай хүн гэж харьцдаг нь яг харагддаг шүү дээ. Монголчууд болохоор чинь за энэ хүүхдийн чи юугаа мэдтий ингээд жоохон гаргалцгаал жоохон худлаа яриад ингээд за цаашаа машаа гэд жоохон үл тоогоод ингээд юу яагаад ингээд эзгүүдүүлээд идэг. Тэр нь ер нь бол харагддаг. Тэгэл жишээлбэл одоо та нарын одоо таньдаг одоо бидний одоо таньдаг ингээд зүгээр нэг гэр бүл тэр очлоо гэж бод. Хүүхэд нь яг миний нь харж байгаагаар бол яг үнэхээр айгу ядаргаатай байхгүй юу? Ээж аав дээр ирээл ингээл яа тэгээд тийчгүү тэр яагаад тэгсэн энэ ингээд ингэсэн гэл урдуур ороод ингээл чанга ярьж мэрэл ч юм уу тий. Ха чи өстө тим юм маа гэл одоо том хүнд тэгж ярьж мэрээд ч юм уу. Тэр нь бол надад харахад бол энэ ямар ядаргаатай хүүхдүүд гэж харагдаж байгаа байхгүй бараг зүгээр цаашаа яваад өрөөрөөгөө ороод тоглох гэдэг ч мэр. Гэтэл ээж аав нар нь болохоор яагаад тэгвэл тэгсэн юм аа. За чи тэгээд ихүү ингэхүү гэд ингээд амар хүлээдтэй тэтэртэйг ингээд амар хүлээдтэй яг бүх асуусан юмд нь хариулаад яг ингээл цуг яриад цуг тоглоод тэгээд тэгж байгаа нь харагддаг. Тэг яг мэдээж хүүхдийг тэгж хүндэлдэг юм шиг байгаа юм л та. Яг үнэн. Австри хүн Монгол хүн хоёрын сайн чанарууд дундаас нэгийг нь аваад бүрэлдсэн тийм байж болох хамгийн сайн хувилбараар хүнийг бүтээх гэх юм бол ямар зан чанаруудыг нь авах байсан бэ?
айгу хэцүү юм аа. Гоё асуулт шүү дээ. Ягаад тэгэхээр би жоохон ингээд айгу жоохон гүн боддоо шүү. Ягаад тэгэхээр хүний ер нь ингээд хүнд байгаа нэг сайн чанар чинь заавал хажуудаа нөгөө муу чанараа дагуулж идэг. Ер нь ямар ч юм тийм штэ. Бид жишээлбэл за ингээд Европод ингээд сайхан соёлтой хүмүүс юм аа, нэг нэгнийгээ хүндлэх юм аа, худлаа ярихгүй юм аа, маа цагтаа ярих юм аа гэдэг юм уу. Гэтэл тэр нь ингээд хажуудаа ахаад хитрхи хүүтэн хүндий би биэндээ одоо сайн гоё найрсагдан гаргадгүй ч гэдэг юм уу. Ингээд нөгөө нэг муу зантайгаа ингээд цуг явж идэг болохоор тэр тийм гэж ер нь хэлэхэд хэцүү. Мэдээж зүгээр авах сайн чанарууд гэвэл одоо Германы энэ соёлоос бол тэгэл одоо мэдээж цаг барьдаг, бусад хүмүүсийн цагийг хүндэлдэг, тэгж худлаа амлахгүй шүү дээ тий. Одоо ер нь найз нөхдөдийн хооронд ч бай, гэр бүл бараг хайр дурлалын харьцаанд ч бай, одоо худлаа амлаж би чамд тэгнэ ингэнэ эсвэл би чамайг дандаа хайрлнаас гэдэг юм уу. Тэгж худлаа хэлбэдэд амландаа хүрэхгүй байх. Тэгэл тэгж хүнд ингээд нөгөө найдлага төрүүлж үлдээхгүй тэр гэсэн сайн чанарууд байна. Монгол хүнд болохоор одоо хүнийг ингээл яг бараг л нэг танихгүй хүнийг шахууж гэр бүлийн хүн шиг бараг харах гаддаг тийм нэг сайхан сэтгэл байна. Тэр нэг дэндүү сайхан сэтгэл юм шиг заримдаа. Тэгээл яг өөр хүүхдтэй айгүй их юм зориулдаг. Монгол хүмүүс ч ингээл өөр хүүхдээ ингээд надаас гарсан юм чинь ингээд би энийг ингээд энэ дэлхий дээр авчирсан энийг ингээд одоо ингээх ёстой ингээд бүр насан туршдаа ингээд ухамсарлсан тэрнийхээ төлөө явдаг гэх юм уу. Одоо энд бол ингээл ээж аав нар тэгээл хүүхдээ нэг 17 8 өнгөд нь тэгж ерөнхийдөө хайчиж байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд чи ингээд нийгмийн амтан болсон одоо ингээд яв тий. Бараг л чиний одоо эрэгтэй хүүхдүүдийг бол жишээлбэл тэгэл ээж аав нь бараг л тэгж одоо цэвэрхэн амьс өмсөж гин үү бараг хумс мөмсөн хэртэй нүгүү яа нүч гэж шалахгүй шүү дээ. Монголд бол тэгэл бараг хурж ирэл хамаг юмгийн үзэлгээр оронд нь ороод зүгээр энэ чи ийшээ харсан байна энийг хийхстэй хийхстэй гэлтэй айгу хаалт тавьдаг чи юм уу. Тэгээ олон л байна. Сарула одоо бид нар ингээд эх орноосоо хол амьдарч байгаа мөртлөө Монголынхаа нийгмийг ингээд шүүмжлээ бичээд тахаар бас нөгөө хэдэн хүмүүс чинь энд бэж амьдрдаггүй бэж эндхийн нийгмээ ойлгохгүй бэж энд амьдрал ямар байгааг мэдэхгүй бэж наад нэг сайхан байгаа газар шиг юм яриад энэ бичээд энэ гэсэн тийм мессеж чамд ирдэг үү? Зөндөл блог орчинд дамжуулж тийм зөндөө тэгжсэн. Тэгээд тэгэл тийм юм бол зайлаач мэлаач над тэр гадаад руугаа зайлаач мэлаач гэд ч юм уу тий. Дандаа л ингэж ичлээ мэтлээ гэд. Гэтэ би бол өөрийгөө дандаа тэгждэг гэж нэгдүгürt бодохгүй байна. Тэгээ бичсэн ч гэсэн би ингээд яг одоо эднэр ингэ бодчихно гэж бичих юм бол одоо надад бичих хэрэг байхгүй шүү дээ. Би бичин тэгээд тэднэр яаж уншина эсвэл хин нь олж уншина хин нь юу гэж ойлгоно гэдэг чинь л одоо тэдний хүмүүсийн асуудал болохоос би болохоор надаас л гарах хэрэгтэй ингээл гар дээр гарна. Тэгэхгүй би одоо за ингэж бичүүлэл хүн уншны хэмээл би одоо ямар мөнгө төлж байгаа би одоо блогоор мөнгө олдог бол би бол өөр хэрэгтэй. Тэг хүнд ингэ зориулж юм бичиж болно. Тэгэхгүй би чинь энэ би ч өөрөө стрессийг талхчихж байгаа юм чинь гаргамаараа бол гаргана шүү дээ. Гэтэ учиргүй та нар муу сан тэнгүүд мингүүд гээд одоо хүмүүсийг тэгж болохгүй шүү дээ. Угаасаа ийм тэнгүүд юм шиг аргагүй. Тий одоо яста бараг л монголчууд тэнийг минийг угаасаа л ингэдэж гэж болохгүй. Тэр чинь олон зуун жилийн түүхтэй, учир шалтгаантай. Одоо тий соёл моёл зөндөө эзэнс үсэг бүх юмнаас ингээ улбаатай учраас хүмүүсийг тэгж болохгүй. Зүгээр яг уу. Ийм байвал уулан дээршүүл гэж зүгээр сануулж байгаа. Тэгээд мэдээж сонсоход бол гоё биш. Хүн угаасаа гоё юм, муухай юм сонсох хүсэхгүй. Гэтэ тэгээд ихэнх нь бол гайгүй тэгээл ёо. Үнэн үг чинь бас хатуу идэг ш таяа тийм ээ. Тий. Дараа нь тэгээд хэрэг болох л үдэ тий. Хин нэг хэрэг болж байгаа болоод одоо саруулыг 20,000 дагагч дагдаг юм байна тийм ээ. Тэрнээс мэдгүй одоо 20,000 болоод байрсан. Аха. Тэгж сонсон шүү дээ. 20,000 хүн ч одоо 2 хүнтэй болцсон байх байсан баг. Тийм учраас одоо нийгэмдээ хэрэг тустай гэж бодоод өөрийнхөө санал бодлыг үтсэн харснаа бичдэг. Тэгээд одоо цагт ч хүмүүсийн өчнөөс хонголт нь байж гэн тийм ээ. Алийг нь сонсох уу, алийг нь дагах уу, үзэх үү гэд. Тэг ямар ч гэсэн нэлээд олон дагагчтай юм билээ. Тэгээд баяр хүргэе. Баярлалаа. Ер нь нөгөө гарах хэвээр юм гарах хэвээр гэдэг шиг л одоо надад ингээл айгүйх бодол одоо дотор яваад байна тий. Тэгээ энийг ингээ гаргамаар байна, хэлмээр байна. Энийг яагаад тэмдгүн бол гээд цаанаас мань гараад байгаа юмыг би ингээд арахгүй бол надад бас миний эрүүл мэндэд төмөөгдөхгүй. Одоо тэгээд одоо тэгээд үзэх сонсох унших хүмүүс нь ч гэсэндээ тэгээд бас над шиг адилхан бодолтой явж байгаа одоо нэр тийм штэ гэд тэр хүмүүст бас тэгж хань болж өгч байгаа бол тэгээд тэр чинь гол юм шүү дээ. Угаасаа одоо ингээ хүн чинь ингээ би биентэй ингэж зохицож би биенийхээ л юмыг ингэж хангаж харилцан хангаж амьдэрдэг юм чинь. Одоо нэг нь юмар дутчих чад нөгөөх нь тэрийг нүгдэг ингээл тийм л нэг юм чинь. Тэгээд одоо тийм хүн дутагдж байвал тэгэл тэргээ олсон бол тэгэл тэр хүмүүс бас сайн. Тий.
Австрийн оюутнууд чөлөө цагаа яаж өнгөрүүлэх вэ ихэнхдээ? Ер нь Австрт байгаа монгол оюутнуудыг асуугаагүй, Австри оюутнуудыг өөрсдийн асуусан шүү заа. Ер нь нөгөө баян штэ энэ оюутнууд чинь. Яа тэгэхээр одоо сургууль нь ингээд жишээлбэл бид нэр чинь одоо Монголд бол арай нөгөө ангийн системээр явдаг ихэнх оюутнууд намайг өмөрчсөн сурч байгаа тийм байсан. Ангийн системээр явдаг. Тэгээл чи өдөр болгон яг энэ хуваараар чи яг ингээд тэнд очих хэвээр. Тэгээл ангийнхаа хүүхдүүдтэй суугаад яг тэрийг ингээд хийх систем өсөж байгаа бараг даалгавар малгууртай ч юм уу тийм. Энэхийн оюутнууд бол одоо ингээд яг л зүгээр оюутан гэдэг нэртэй тийм статустай болохоос ш зүгээр л нэг судлаач ч юм уу тий нэг зүгээр нэг нийгмийн л нэг ингээд нэг ажилтан шиг л ажиллаа хийгээл амьдарч байгаа штэ. Тэгэхээр хажуудаа бас хангалттай орлоготой тэгээд айгүй их нөгөө 100 мууныхаа амралтаар гадаад руу доод маз янз бүрийн орнд руу аялж маялдаг. Тэгэл яг хожлоод цагаар ээлжиж орондоо уудаж одоо нэгнийдээ гэрийн хоум парти марти хийх ч юм уу тий. Тэгээд намайг би болохоор Монголд гэхдээ яг жинхэнэ яг оюутны амьдрал бас яг сайн байдаггүй юм шиг санагдаад тий яг ингээд нэг 10 жилийн хүүхдүүд шиг аим оюутнууд байгаад байдсан штэ. Өдөртөө ингээд хичээл дээр уулзсан. Тэгээл өдрийг нэг энэ тэрүүгээр хотоор одоо явж жоох өнгөрөөдөг ч юм уу. Тэрнээс иш яг нэг оюутан яг оюутнууд л одоо тэгдэгдээгээд нэг тийм юу байхгүй тэгээд хөвчлэн зайлууд тэгээд гэр мэртэй ээж автагаа амьдардаг. Эсвэл оюутны байр амьдардаг болохоор яг нэг тийм хэрэгчлөө бас байдаг баха. Яг цаг үе өөрчлөгдөд бас арай өөр болсон байж магад те бидний эндээ хооронд. Тийм дээ. Би болохоор саяхан л бараг оюут байсан доо тэгэхээр гайг бах. Ер нь тиймэрхүүдэл байгаа. Тийм. Амраач одоо 2 жил хагасын өмнө оюутны ширнээс төгсөөд те ирсэн. Тэгэхээр 2 жил хагасын өмнө одоо оюутны амьдрал ямар байсан сайн хэлээд хүүхэд байж байгаа да. Би ер нь санал нэг нөө нэг амир 10 жил шиг л үйдэж штэ. Тэгээд арай л ээжийн цаа хүн байгаа л тий. Тий. Нэг 10 жил шиг тий оюутан гэдэг болсон шүү дээ. Яг тий. Тий. Тэгээ нөгөө гоё моментууд нь гэвэл нөгөө ангиараа одоо нийлж нэг юм хийдэг штэ. Урлагийн үзлэг ч юм уу тий. Аха. Тэр нь сквал тэг нэг амралтанд явна тэгэл. Тийм штэ нэрээ. Амралтанд явдаг жилд ангиараа нэг удаа тий. Би бүр дээр үе оюутан Монголын. Тэгэхэд амралтанд нэг явах чи хамгийн гоё юм нэсэн юм шиг штэ баг л. Тийм штэ. Яа надад асуулт байна. Одоо Монгол улсын хувьд гадны хүмүүст яаж харьцдаг? Гадны улсын хувьд гадны хүмүүст яаж харьцдаг нь хэр ялгаатай санагддаг вэ? Монголчууд гадаад хүнтэй харьцах, гадаад хүмүүс монголчуудтай харьцах хоёроо. За ерөөхдөө бол тэгж хэлж болно хаа. Гадныхантайгаа яаж харьцдаг? Өөрсдөө гадныхныг илүү эдэлж гэнэ үү гэдэг бас тий. Хэр ялгаатай. Тийм наадах чи нөгөө орноос шалтгаалдаг юм шиг байгаа. Одоо жишээлбэл одоо жоохон лалын шашинтай орнууд арай өөрчлөлт юм уу? Япон, Солонгосууд өөрч юм уу тий. За монголчуудтай жишээлх юм бол бид нар яг үнэндээ тэрийг хүлээн зөвшөөрдөггүй, тэрийг яг ярьдаггүй ч гадаад хүмүүсийг өөрсдөө жоохон дээгүүр тавьчих тий. Одоо бид нарыг ингээд гадаадд очичоод ингэж ярьж байгааг яагаад жишээлбэл сөргөөр хүлээж аваад нэхэр эдгээр одоо нэг гой газар авчичаал одоо ингээд монголоо муулаад ч гэдэг юм уу? Яагаад ч юм ингээд гадаадын гэдэг орныг Монголоос дээгүүр тавьчаад хараад байгаа байхгүй юу? Ерөө зөвөр хөдөө очичоод хөдөөнөөс ингэ ярих юм бол тоохгүй шүү дээ. Хөдөө очиж хотыг муулах юм бол нэг тоохгүй л үгүй тий. Тэгэхээр нөгөө гадаад хүмүүс илүү соёлтой гэдэг юм уу? За ялангуяа за хятад мэддүүдийг бол арай өөрөөр хардаг баг. Ямар ч байсан Европ ерөнд нөгөө цагаан арьстай хүмүүсийг бол илүү соёлтой энэ төр гэж жоохон хардаг. Тийм болохоор нэг юм ихэвчлэн тий одоо ч гэсэн энд ингээд удцсан гадаадд олон жил удцсан хэрнээ ингээд гадаад хүмүүстэй харьцахдаа нэг юм урдаа нэг юм гүүр ингээд тавьчаад тий нэг юм хаан ч юм уу нэг юм тавьчаад ингээд арай өөрөөр яриад байдаг. Жишээлбэл яг ийм юмыг л энэ хүнтэй ярьж болно гэж бодсон юм а яриад байгаа нь харагддаг тэр хүмүүс. Одоо юу ч үгүй зөвхөн Монголын талаар ч ярьд юм уу тий. Монгол улс бол тэгдэг, манай Монголд тэгдэг ч гэдэм үү. Одоо өөр сэдвээр ярьж болно шүү дээ тий. Өөр сэтгэл мэтгэлийн талаар ярьж болно, урлагийн талаар ярьж болно. Өөр сэдвээр ингээд хөвчлэн их ярьдаггүй зүгээр одоо энд төрж өссөн хүүхдүүд хүмүүс л өөр л дөө Монгол хүмүүс. Монголоос ирж байгаа хүмүүс л гадаад хүнтэй харьцаа жоохон ингэж энийг ингээ яриул ойлгохгүй байхаа гэж нэг ингээ барьер тавиад ингээ яриад байгаа юм шиг санагдтiin. Энийг ингэж ялгаж бас болох уу? Барьер тавихаас гадна тухайн хүний хэлний төвшин хэрвээ өндөр биш бол сэтгэл зүйн талаар ч юм уу өөр төрлөөр ярихад ч бас нэлээд хэлний өндөр төвшин шаарддаг шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээнд ярьж чадахгүй. Өөрийнхөө хүрээнд нэг хүнтэй ярьсан юм а давтаад дараагийн хүнд ярихад хэлний төвшнгөөс шалтгаалаад амар байдаг учраас тэгээ яриад байдаг юм болов? Тийм баха. Бас тийм тэр мэдээж нөлөөж байгаа гэж тийм бас байгаа ах гэж бодож байна. Тийм. Тэгээд нөгөө бас нэг юм нь монголчууд маань одоо жоохон бага хасаа яг ингээ хобби гэдэг юмыг сайн хөгжүүлж чадаагүй
одоо хүн болгоныг өөрийн гэсэн хоббитэй ч юм уу сонирхолтой. Ядчил миний одоо хамгийн дуртай хамтлагч гэдэг юм уу нэг хүн болгонд нэг юм байдаг шүү дээ. За энэ тийм хүмүүс жишээлбэл тийм дуртай хамгийн дуртай артист ч гэдэг юм уу. Тэгээд монгол хүмүүс болохоор нөгөө тийм хоббиндоо зарцуулах цаг маг нь сайн яагаад болохоор янз бүрийн сэдвэр бас ингэж жоохон өсөрч ярьж чаддгүй байх магадaltaй шүү. Тийм буруугаар ойлгож чадахгүй шүү хүмүүс минь. Яа. Тийм энэ дээр санаа зовтгоо. Заримдаа манай хүмүүс ирчээд ингэдэг штеп. Энэ идэр өстэй юу ч чадахгүй өстэй нэр гарын дүү байхгүй нөгөө ингээд жоохон бие хүчний ажил хийхэд ингээд эвгүй хөдөлж мөдөлдөг штеп. Ингээ гарын дүү байхгүй учраас яа тэгэхээр бид нар чи хөдөө мөдөө яваад үтцсэн гар хөдлөөр юм хийгээд үтцсэн хүмүүс байж байгаа штеп манай монголчууд. Энд тийм юм хийж үзээгүй хүн чи одоо насанд хүрсэн хойно нэг хурц бариад юм хийхэд хүртэл хурцээ хүртэл эвгүй барина да. Тэгэхээр түүнийг нь харчаад одоо жишээлбэл айл гэр нүүхт ч юм уу өстө идэр нэрээ өстө нэрээ гэл жоох ингээ голонгой манай зарим ганц нэг хэрэгтэй хүмүүс би таарч байсан л да одоо өстө идэр германчууд идэм аа энэ гэд ярих чинь надад болохоор тухайн нэг юм дээр монгол хүмүүсийн энэ чадрыг өндөр байж байгаа бас нэг юм дээр германчуудын чадвар өндөр байж байгаа сая олон сэдв рүү өсөрч ирч чаддгүй санагдгаа гэд хэлсэн тэр нь надад ингэж бодогддог нүг ерөнхий мэдлэг идэр аягүй өндөртэй аль сэдвээр ярихад баг аль сэдвийг ярьж чаддаг чадвартай. Сарула чамд одоо Австрийн хоол хүнсний гадныхантай хамт хоолнд орж явахт ч юм уу тохиолж ирсэн эвгүй одоо буруу хоол захиалах ч юм уу эсвэл хоолныхоо орцноос шалтгаалаад идэж чадахгүй юм таарсан ч юм уу тийм юмд гарч ирсэн үү? Гайгүй шүү ер нь тийм нөгөө ер нь гайгүй. Гэхдээ нэг удаа кофе захиалаад тэгэл нэг тэрэн дээрээс гадчихсэн. Нөгөө мока гэдэг кофе дээр шүү дээ шоколадтай. Тэгээд мокаг чинь ер нь би бол урд нь уухта нөгөө томоор л ууж исэн. Одоо зүгээр том латте шиг гэхдээ том кофе гэхдээ латтеных нь орон л одоо шоколад агаал гэж би ойлгосон байхгүй юу. Тэгсэн чинь надад амар жижигхэн эспрессо ирсэн. Тэгээд би амар өөртөө ихтэй нэг мокаг чиг амар цаг хэлж нэ. Амар жижигхэн юм уу shit. Би ч уул нэг эспрессо уудаггүй дээ одоо тэгэл нэг гэтээ би яг тийм үед нэг юу яадаг юм уу? Бантаж мантад яадаг юм уу? Мөө гэд нэг том гэж оцсон штэ ч гэдэг юм уу. Тэгээ шууд гэлчтэй. Тэгэхгүй хүмүүс чи надад захиалсан юмгууд нь тийм ээ гэд бодлоо хийж чадахгүй л дээ. Тэгэхээр харин ч надад тэр нь хэцүү байд. Өмнө хэлсэн дээрэд. Тийм штэ. Яна уучлаарай. Яг энэ дээр бас аягүй их ялгаа гардаг. Би жишээлбэл урд нь герман залуудад үргэлжлдэг байсан. Тэгээд нөгөө яг тийм дотн одоо юм үргэлжлэлийн харьцаан дээр бол тэр бүр айгүйх гарч ирэн жишээлбэл би ингээ хоол игээд өнгөд идэхгүй ангууд ингээд ууралч муурлаад хүн ингээд хүчнөө цагаа гаргаа хоол хийж ахт чинь чи эцэнгүү мэдсэнгүү гэл одоо тий дургүй юм хийцмэж болно шүү дээ. Тэгээд бол эхэндээ энэ төр бол тэгж ууралж яриад ч юм уу тиймэрхүү замаа. Чи уурлаад байна уу? Тэр залуу уурлаад байна уу? Уучлаарай ойлгосонгүй. Би уурлаа л да. Би ч монгол хүн шүү дээ. Тийм би уурлаа. Гэтэ тийм амар тэгж их уурлахгүй л дээ жоохон гомдож бомдоол тэгэл хүн идэхгүй л бол идэхгүй, дургүй л бол дургүй, эсвэл бол мэдгүй юу ч гэдэг ганцаараа баймаар гэх юм бол шилэл нэг амар уур хурж байгаа юм чинь. Одоо яхаараа чи ер нь ганцаараа байхыг хүсэх ёстой гэдэг ч юм уу тийм. Ганцаараа баймаар санагдаад тахтаа яад юм тийм ингээд би байж хат чинь одоо бүр хизээч энэ хүн ганцаараа байхыг хүсэх ёсгүй байхгүй юу бол надад л өрөөлж яахыг хүсэх ёстой байхгүй юу тийм гэж боддог ч юм уу. Тэрэнд ингээд уурж бариад тиймэрхүү юм уу байсан. Гэтэ яг ингээд сүулт нь ингээд бодоод ахаар одоо ч би нэг хэдэн жил болчихж байгаа юм чинь ер нь яг яагаад ийм юм гэдгийг ингээд ойлгоод гатралж байгаа болохоор нэг тэгэж зүйлүүд л гайг болсон л доо. Гэтэ одоо нөгөө аргагүй л ингээд удаа ингээд тогтносон ингээд улс орон шүү дээ. Одоо энэ Европ чинь ерөөхдөө айгүй хөтөн байгуулалттай суурьсан монголчуудыг одоо ингээд бүр яг ингээд жинхэнэ малдал хариулаад ингээд нүүдэлчин дээр явж хахт чинь эдгээр чинь шал өөр юм хийгээд явжсэн хүмүүс болохоор яалтчгүй ялгаатай олон жил одоо ингээд хутга сэрээ барайл хоол идээд ингээд сурцсан одоо шал өөр культуртэй байгаа шүү дээ. Тэгээд тийм тэрэгж дагаад урлаг мурлагч гэсэн зөндөө ирт ороод ирсэн юу ч гэдэг. Тэгээд жишээлбэл одоо Монголд жишээлбэл үнэхээр л тийм кул урлаг мурлагийн хүн биш бол одоо 50 мордож гарсан хүмүүс бол хэр баргийн тэгэж миний хамгийн дуртай хамтлаг тэр миний хамгийн дуртай найруулагч гэдэг юм уу тиймэрхүү юм их ярихгүй шүү дээ. Сайндаа л нэг дээрүүд гарчсан орс кино энэ гоё кино тийч гэдэг юм уу тийм юм ярнөхөөс тодорхой ингээд хобби одоо тодорхой сонирхол энэ гэж аахгүй. Тэгэхэд би одоо тэр үед жишээлбэл тэр хуучны залуугийнхаа ээж автай нах танилцаад ингээд хоолмод идэ явж хахад намайг чи Тим Бёртны шинээр гарсан киног үзсэн үү гэж надаас тий. Тэр одоо шал хөгшин хүн тэр гэж асуунгууд би энэ одоо Тим Бёртны энэ гэж мэддэг ямар тий. Гэхдээ одоо зүгээр нэг кино хийдэг хүн биш зүгээр
бараг Шварценеггер гэвэл арай өөр сонсогдсон. Тэгэхээр Тим Бёртон энэ төргээ тим юм гэсэн тэр сонирхдаг юм байна гэд айгу тэр үедээ сонирхолтой санагдчихсэн. Тэр хүнтэй надад ингээд зүгээр нэг юмнаас илүү өшөө цаашаа ярилцах сэдв байгаа юм байна гэж тий. Өөрсдийг маш их хөгжүүлдэг хүмүүс надад санагддаг. Яг өөрийнхөө сонирхдаг юм улам хөгжүүлдэг. Тэрийг айгу одоо үнчээр дагдаг гэх юм уу? Тийм. Одоо яг нөгөө бид нар чинь нэг нийгмийн амт юм чинь тэр нийгэмдэл ингээл юу яагаад одоо явж байгаа шүү дээ. Угаасаа одоо төрөлхийн тим гэсэн юм байхгүй хаана ямар нийгэм төрж өсөж чинь тэр нийгмийнхаа л одоо яс одоо тий соёл байгаа гэж үг одоо бийж шүү дээ. Хэл мэлэнийгээ сураад тэгээд жолгоор. Гэтэ би одоо ер нь нэг тийм негативэр тий сүргээр нэг ингэж харахаа байсан. Эхэндээ бол мэдээж жоохон яаж исэн баха. Одоо ёо ингээл монголчуудтай ингээд жишээлбэл нийтээр ингээд бөөнөрөө уулзахаар биднэрт нэг юм жоохон санаа зовмоор үйлдэлүүд ингээд жоохон гаргаад байгаа юм шиг бид санагддаг байсан. Одоо жишээлбэл одоо юу гэдгийг хамаатны хүмүүс ирээд ингээд бөөнөрөө ингээд аялалж маялаа явж хахад ч гэдэм үү ингээд нөгөө нэг шинэ газар ирж байгаа хүмүүс чинь нөгөө нэг юм буруу зөрүү юм хийгээл те нэг чанга ирдэг ч юм уу те жишээлбэл чанга ирж одоо болохгүй шүү дээ ер нь одоо энд бол тиймэрхүү наад захын юмнуудаас би бол айгүй санаа зовдөг байсан гэх юм те ёо ямар санамаар бараг гэхдээ одоо бодоход бол ерөөсөө хүмүүсийг ерөөсөө тэгж ерөөсөө бодож болохгүй одоо монголчууд соёлгүй ч гэдэг юм уу эсвэл одоо Европод соёлтой ч гэдэг юм уу тэгж одоо ерөөсөө болохгүй юм чинь ингээд цаанаасаа олон жилийн турш ингээд суурьшсан одоо тэгээ ингээл газар нутгийн юм уу байрлал цаг агаар бүх юм ингээ хамаатай бид нарт зүгээр л тэр юмнуудыг мэдэх тийм үе юу гараагүй одоо бид нар чи дөнгөж л саяхнаас ингээ жоохон соёл иргэншилтэй болоод одоо жоохон юу гэдэг те энэ сургууль мургуул энэ юмнууд чинь хүмүүс сүүлд ингээ харж үзэж байгаа шүү дээ эднэртэй харьцуулах юм бол тэгэхээр ерөөсөө ингээд бид нар одоо тэгдэг ингэдэг гэж ерөөсөө харьцуулах бүр ямар ч арга байхгүй харин ч одоо сүүлд орж ирсэн гэхэд ингээд энэ хүмүүстэй зэрэгцээд ингээд амьдарч байгаа айгуу тийм чадвартай юм шиг санагдаад байгаа шүү дээ. Мэдээж яг хүн юм чинь ер нь тийм нэг уусах чадвар нь цаанаасаа байгаа л да. Тэгээ ер нь тийм дасч масхтай сайн одоо ингээд эдгээр чөлөө цагаар өөрийгөө хөгжүүлэх гэж байгаа шиг биднэрт чинь болохоор яалтчгүй Аз чинь ингээд айгуу ер нь нөгөө survival төвшний тий нөгөө жоохон биднэрт одоо ингээд өөх хөрөнгө нэг их байгаагүй айгуу их нөгөө гэр бүл аваг аймагаа дагаж амьдрахаас өөр аргагүй байдалтай байсан ч гэх юм уу тэрнээс нь дагаад ингээд гэр бүлийн культур ингээд одоо олон жил ингээ явж байгаа. Энд болохоор ингээ тэргүү эдийн засгийн сайн хөгжөөд хүмүүс бараг зүгээр амьдраад зүгээр ажиллаад одоо олж байгаа цалингаар өөрийгөө тижээд аваад явах бүрэн боломжтой болоод ирэх чинь угаасаа тэр чинь сэтгэл санаанд нүртэл нөлөөлөд аваасаа ч гэсэн хараад биш болно. Тэгэхээр чинь хувьдаа зарцуулах цагтай болно. Тэгэл одоо ээж аваасаа айх айдсан бас баг болно. Оюун санаа нь жоохон ч эргчүүлүүтэй болно. Тэгэхээр ер нь ингээл эдийн засаг масан бүхэнтэй л холбоотой юм бэлээ дээ тий. Тий зөв эдийн засаг ихэн хүчтэй байна. Тэгээд тэр хүнд чинь бас их эрхчлөө байдэн шүү дээ. Тий. Тэгэхээр чинь манай Монгол ер нь бол бас сүүлийн үед маш хурдцтай бас хөгжих сайхан замдаа орсон гэж би бас бодож хараад байгаа. Тэгээд өөрийн чинь хэлдгээр бас Монгол хүн ер нь имийг хурдан сурдаг, дуурайдаг, бас өөрийнхөө алдаанаас суралцдаг шүү дээ. Бусдын алдаанасаа бас сурдаг. Их сайхан чанарууд бас байдаг тий Монгол хүнд. Монгол хүмүүс нэг тийм бусдын хажууд нэг тэнэг мангар харагдаж байхасаа бас их санаа зовдөг чинь айгу сайн чанар байгаа байхгүй юу одоо тутахгүй юм шүү ингэж одоо онгоонд орохгүй юм шүү гэ тэрнтэй одоо тэмцэж өөрийгөө бас сурахыг одоо ингээ гадаадынхантай өөрсдөө харьцуулаад л одоо эдгээр энэгээрээ бидрээс илүү юм байна гэд ингээд одоо бид нар ч гэсэн ингээ яриа яж гэдэг чинь ийм цаашаа дэвших хөгжих юм айгу хэрмэлцэлтэйг л нэг дохоо штэ тий яавал одоо ийм болцсон бол ийм бол гэд өөрсдөө ингээд нөгөө болохгүй бүтэхгүй байгааг мэдээд идэг ингмээрэн тэгмээр ингээ яриад идэг шүүмжлээд идэг бид бол зөв замдаа орсон явж байгаа гэж бодож байна. Манай сонсогчид бас Монголыгоо их өөдрөг сайхнаар хөгжлийг нь харж байгаа болов уу гэж бас найдаж байна. Би саруула чиний зургийг чи харчаад ингээ жоохон ойртоод харсан байхгүй. Тэгчээ би бүр амар гайхсаггүй ямар сайн юм бэ гэд би өөрийнхөө ингээ мингийг бүр дарж үзээд чи ингээ хамарныхаа дээр ингээ мингтэй мэлээ ш нүднийхээ доор баруун талын юу за би яг тийм мингтэй байхгүй. Яг тийм мингтэй тэгээд нөгөө. За гэхдээ би юу яасан штэ. Дээр үд мингтэй жоо тэрийг авахулсан штэ. Тэр зургийг дээр зурсан байлгүй. Тэгээд би бүр гайхаад ямар сайн юм бэ. Тэгээд нөгөө амныхаа доот талд яг ингээ зүүн талдаа би доот талдаа ингээ мингтэй байхгүй. Тэгсэн чи тийм мингтэй би бүр гайхацгүй. Ямар сайн юм бэ. Яг начин мингтэй юм байт юм биш тэгээд. Тэр хазарныхыг бол авахулсан гэхдээ. Одоо жишээлбэл нэг жишээ гаргаад хэлье.
би чамаас жишээлх юм бол хизэж асуухгүй яагаад тахуулсан энэ төр гэж Монгол байсан бол магадгүй би чамаас яагаад тахуулсан тэр чинь муу биш үү ч гэдэг юм уу яагаад гэж асууна би өөрөө тэр хүн сайн дураар ярихгүй л жишээлбэл нөгөө хүний хувийн ямиг хуч асуудаггүй болцсон байх жишээ энэ олон жилд те одоо хүний ярих хэвээр юм ч юм уу биш ч юм уу тийм болохоор болгоомжтой энэний ялгаа байдаг бас тийм баха би яг түрүү энэ тухай бодож ирсэн нөгөө юу яасан штэ гурлаа нөгөө цагаа хойшлуулсан штэ сайн тэгээд би дотроо надаас ингээ яагаад хойшлуулсан гэж асуух болоогүй гэж би бодсон. Тэгснэ. Гэхдээ ер нь аль тэгж хэлэх албагүй. Sorry зүгээр амжихгүй. Болчлоо ингээд тийя гээл тэгэл окей болно тэгвэл надад болж гинөө гээл тэгэл тохиролцсон юм чинь хийх хэвээр. Тэгээд хэрвээ ингээд Монголд байсан бол бид нэр яагаад яг юу ийсэн? Болохгүй болоод хойшлуулж байгаа юм чинь тийм болохоор асуух шаардлагагүй. Миний хувьд заавал яаснаа тайлбарлах албагүй шүү дээ. Одоо хоцорлоо гэвэл яг заавар чухал юмд хоцорж байгаа бол бас өөр л шалтгаантай байх хэрэгтэй тийм. А тэрнээс ш за тэгье би чадахгүй нэ гэхэд яах гээд байгаа. Яг яах гэсэн энэ төр гээд бас хувийн юмд орох гээд тэр нь юу бах. Гэтэ тэгэл бас бодгоор ахаал нөгөө шалтгаан. Бид нар чинь ингээд цөөхөн хүн амтай жижигхэн уус орно. Тэгэхээр бид нар бие биендээ айгүйх юм хамаатай гэсэн мэдрэмж дандаа ингэж дотроо тийж авдаг. Тийм нөгөө монгол хүн юм чинь монгол хүн бэжэд ч гэдэг юм. Магадгүй бид нар одоо 30 саяулаас бид нар нэг арай нэг тийж ярих болчихно л доо. Болох бах л та. Гэтэ ингээд энэ тэнд гудамжин энэ төр таарахаар ингээд мэндэлсэнгөө ч гэдэг юм уу нэгнийгаа тийм ингээд нэг гомдож гомрохож бол монгол хүн бэж ч гэдэг юм уу тийм. Бараг л тэр бас нэг соёлтой талбартай. Тэгэл энэ одоо бараг надаас ингээд юм нуул гэж тэрийг харна шүү дээ жишээлбэл тийм. Нэг нууц нэг юм хийлгэж гэдэг юм уу. Нэг хувийн юм гэдгийг нас яахгүй тэгээд тэгэл тэр хүн амантай л бас холбоотой байх тийм. Манай амраа бүр надад тэгсэн байхгүй. Цэндэгч та бүр саруулыг над руу бичгээ хэлдээ. Яагаад ингээд нэг цаг хойшлцсан болов? Сони юмас та ямар болсон юм бэ? Яагаад гэдэг асуугаад ирсэн шиг бодлоо гэсэн байхгүй. Одоо амраач гэсэндээ окей гэж бичсэн. Надаас ч гэсэн асуугаагүй ерөөсөө яатсан бол гэж. Аха. Тэгээ угаасаа асуух эрх биднэрт байхгүй шүү дээ. Яг эрх бол байгаа. Миний бодлоор эрх байж болно. Асуух шаардлагагүй. Би шаардлага байхгүй тий. Тий. Ер нь нөгөө нэг одоо бид гурван жишээн дээр жишээлбэл за одоо ингээ үсээ танихгүй юм чинь ингээд анхудаага ингээд ярих чам чинь гэх юм уу. Нөх амир яагаад магаад гэхгүй байх нь бол окей ойлгомжтой болно л доо. Тэгсэн ч гэсэн гэр бүлийн харьцан дээр ч гэсэн адилхан одоо ээжийнхээ гэрт очиж ээж аав гэрт очиж орой хэлтэй байсан бол тий. За би одоо амжихгүй нэ би тэдэн цагт очино гэвэл ээж нь их хүүгээ яачаад байгаа юу хийх гээд байгаа гэдэг ахгүй за чадахгүй гэж байна. За тий. За тэгвэл би тэдэд хоолоо одоо гаргаяач гэдэг юм уу тий. Тэгэл ингээл дуусчих байгаа хгүй яриа ингээл окей тэдэн цаг. Тэгээд нөгөө ингээл яагаад тахгүй. Аачлаарай. Манайхны тэр нөгөө худлаа ингээд жижигхэн юм дээр худлаа ярих гэдэг чинь асуудаг учраас ингээд ийм байдалд худлаа ярих байдалд оруулцдаг л байхгүй. Нөгөө чинь түрүүний бид гурав ихлэхдээ ярьжсэн одоо хүний орд болдоггүй газар ингээд очицсан явж идэг. Нөгөө тэндээсээ гарч ивж өгөө. Тэг яагаад гэхээр ч одоо тэрийг хэлтэнэ ш нэг юм зохиож хэлэхгүй болохгүй байгааз. Тэгэхээр тэр тийг хэдий хүний хувийн юм руу ороод ахаар нөгөө хувийн юм хэлмээргүй санагдангуудаа худлаа ярих тал руугаа бас зарим маань хазаагаад орчоод иж магадгүй шүү дээ. Харин тий. Айгүй нөгөө нэг шалгаадаг болохоор чинь одоо ээж мэж аав нар чинь тэгэл байнга л тэгэн шүү дээ. Одоо юу игээд байгаа. Сая юу хийж исэн явцсан авахгүй ч гэдэг юм уу тий. Ингээд нэг жоохон юм дээр хүртэл ингээл тэгээд идэг болохоор чинь тэгээд хэлмээргүй юм хийжсэн бол яах юм. Тэгэл худлаа ярина шүү дээ. Сайн харин тэгсэн юм аа гэл тэгэл. За ингээд хөрхий саруулын одоо ээж аав нь бүр ингэсээр хагаад хүүхэд нь бүр Австрал руу бүр ингэ цогтоод хүрээд ирсэн юм байна байхгүй. Тэгээ их жилийн амьсгалын энэ сайхан газар ирлээ гэд ингэ бодоо байжсэн чинь австрчууд нэг хөндөө үедээ юм шиг сэтгэл төрүүлээд энэ хүүхэд мань одоо яахаа мэдэхгүй энд байж байгаа юм байна гэж бодлоо яриад байхгүй. За тэгээд заримдаа ингээд их чинь тоглоом хийчихэд идэгин. Тэгээд ямар ч хэлсэн манай энэ дугаарт орсонд маш их баярлалаа. Манай төгсгөлийг тэгээ амраад асуулт хийсэн бол амраагийн асуултаар төгсгөч гурлаа төв үү? Харин надад нэг хэлтэй байна. Сая ярьлаа шүү дээ нөгөө хит хувийн хэрэгтэн ордог гэдэг. Тэгэнгүүт энийг яг шийдэх арга байгаалаа. Яг тэгээ Европ шиг орохгүй байх юм уу? Эсвэл манайхан ч өөрсдөө хит их хамаарахдаг болохоор заавал нэг тийм орох шаардлагатай юм уу? Яах ёстой вэ ер нь? Юу гэж бод? Ер нь тэгээд юу штэ заавал одоо энэ соёл илүү энэ соёл муу гэд одоо
харьцуулж болохгүй шүү дээ. Одоо энтийн соёл бол хамаагүй дээр ч гэдэг юм уу. Тэгэл хүн өөрөө өөртөө таарсан яаж байгаагаар л амьдрах бах. Тэгээд зарим хүмүүс одоо жишээлбэл нэг тэрэндээ дассан дуртай хүмүүс гэж болно шүү дээ. Яагаад асуух вэ юм бол? Тий. Надаас яагаад ингэ надтай дотн биш юм бах. Би энэ хүн сонирхолтой байгаа юм бах та. Миний юу хийснийг мэдмээр байгаа юм бах та гэдэг ч юм уу. Тэгж харах хүн бас байгаа шүү дээ. Тэгээд тэр нь одоо хүүтэн хүндий санагддаг ч юм уу. Гэтэ ер нь бол яваандаа л ингэж бодож байгаа би энэ тийм одоо нэг хүүтэн хүндий за Японч гэсэн Япон хүмүүс ч гэсэн айгүй хоорондоо нэг юм хүндий шүү дээ тий. Би биенийхээ бас хэрэгт оролцдог. Байнга ингэж хүндтгэж харцдаг. Тэгээд нөгөө нэг хүн гэсэн тэр сэтгэл зүйн ингэж жоохон гэмтээд байгаа шүү дээ. Бид нар ч одоо сайн биендээ сайн яаж ойртож чадахгүй болоод тий холцоороод. Ер нь бол энэ эдийн засгийн хөгжил чинь угаасаа ингээ хүмүүсийг ийм болгодог юм байна л гэж би ер нь ойлгосон шүү дээ. Ер нь одоо Монголч гэсэн яваандаа бол ер нь Азийн соёл яваандаа тэгэл хүмүүс угаасаа биенээсээ ингээ хамаарахгүй болоод жоохон хүндэрүүл ирэх байх. Тэгэл тэрнийгээ хөмтлээл энэ хувийн юм гээд тэр тал руугаа их явах бах. Тэгээд тэр нэг хөгжлийн үйл явцах та. За манай урилгыг аваад бит хоёртой ингээд ярилцгаад бүрд ирсэнд их баярлалаа. За намайг сонгож оруулсан бас баярлалаа. Нэр влог хийжсэн тийм. Тийм ганц 2 влог хийжсэн. Гэхдээ яг нэг зүгээр сонирхлоороо тэгээл яг тэрүүгээр бол нэг тагнахгүй ах уу. Влогийг их дуртайгаар их уншдаг шүү. Дахиад улам гоё ойрхон бичиж байгаарэ. За баярлалаа. Би одоогийн байдлаар жоохон зогсон болцсон байгаа. Нөгөө би нэг жоохон коронавигоос болоод нэг юм тий жоохон тиймэрхүү байдалтай байгаа тий. Жоохон пауз авсан байгаа. Манай өнөөдрийн дугаар өөр өндөрлж байна. За баяртай. Баяртай. Чи ингээд наана амар пессимист юм шиг яг үнэндээ бол амар өөдрөг штий. Наана ингээл ийм байх тийм байх гэж гомдлож байгаа ч гэсэн чи ингээд цаана мэдж байгаа болохоро ингээд бууж өгөхгүй байгаа. Чи цаана яахаа мэдж байгаа тэгэхээр тэгэл өдрөглөх. За өнөөдөр ингээд нэг юм өөдрөг охинтой ярилцж байна гэж хэлсэн ярьчихдээ шүү дээ.